Гадаад мэдээний хөтөлбөрийн дараагийн хэсэгт Аз нухан талын бүс нутаг дахь геополитикийн тэнцвэрт байдалтай холбоотой нэгэн чухал мэдээллийг тоохон төлөвлөе. Япон болон Бүгд найрамд Солонгос улсын батлан хамгаалахын сайд нар өнгөрсөн ням гарагт уулзаж цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, улмаар Америкийн нэгдсэн улстай тогтоосон аюулгүй байдлын харилцаагаа хамтран бэхжүүлэх талаар тохиролцоонд хүрсэн байна. Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Ангю Бек, Японы батлан хамгаалахын сайд Шинжиро Койзуми нарын уулзалт нь бүс нутгийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа улам бүр хуваагдмал болж буйг харуулсан үйл явдал байлаа. Бүгд найрамд Солонгос улсын батлан хамгаалах яамнаас гаргасан мэдээлэлд хойд Солонгосын зүгээс ирж буй цөмийн зэвсгийн аюул занал хийл мөн Пхеньян Москвагийн цэргийн хамтын ажиллагаа өргөжж байгаатай холбогдуулан талууд бүс нутгийн их тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахын төлөө идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг онцгойдон тэмдэглэжээ. Япон өмнөд Солонгосын харилцаа инхүү сайжирч буй 2022 оноос хойш Америкийн нэгдсэн улстай идэвхтэй дэмжлэгээр эхэлсэн бөгөөд одоогийн ерөнхийлөгч Ижэм, Японы ерөнхий сайд Санай Такайчи нарын үеч амжилттай хэрэгжиж байна. Иргэн сануулхад 2019 онд Японы колоничлын үеийн түүхэн маргаанаас үүдэн Токио экспортын хязгаарлалт тогтоосноор Сөүл тагнуулын мэдээлэл солилцох хоёр талын гэрээг цуцалж байсан түүхтэй. Ямар ч тач өдгөө энэ бүх маргааныг ардаа үлдээж удирдагчид дээд хэмжээний дипломат харилцаагаа гүнзгийрүүлэн эрчим хүч болон аюулгүй байдлын салбарт нягт хамтран ажиллах боломжийг бүрдүүлээд байна. Хоёр улс 2025 онд Японы тухайн үеийн ерөнхий сайд Шигеру Ишиба болон ерөнхийлөгч Ижэм нарын уулзалтаар хойд Солонгосын цөмийн аюул, Пхеньян болон Оросын холбооны улсын хиймэл оюун ухаан, нисгэгчгүй системийн хамтын ажиллагааны эсрэг Америкийн нэгдсэн улстай хамтран жил бүр 3 тад сургуульд хийхээр тохиролцсон. Үүний үргэлжлэл болгон өнгөрсөн 5 дугаар сард Сингапурт болсон Шангрила аюулгүй байдлын форумын үеэр түлш, хүнс, сум хэрэгслийг харилцан хангах цэргийн логистикийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн байна. Мөн энэ оны 1 дугаар сард ерөнхий сайд Такайчи, ерөнхийлөгч И нар дипломат харилцаагаа эрчимжүүлэхээр тохиролцсон. Энэ удаагийн уулзалтаар сайд нар агаарын цэргийн хүчний тусгай уран нислэгийн багууд болох Өмнөд Солонгосын Black Eagles болон Японы Blue Impulse багуудын хоорондоо туршлага солилцох хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Түүнчлэн далайд гарч боцсошгүй төрөл бүрийн гамшигын хөлбөрт зориулагдсан 90 хайх, аврах хамтарсан сургуулийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ. Хоёр улс энэ 6 дугаар сард сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаага хүмүүнлэгийн 90 хайх, аврах хамтарсан сургуулийг амжилттай зохион байгуулсан талуудын илтгэгдсэл эргэн сэргэж байгаагийн бодит баталгаа боллоо.